Сайн уу? Sweet Talk podcast-ээс тавтай морил. За өнөөдрийн дугаарт болохоор би Баска. Тэгээд манай Анугийн оронд манай найз өмнө бас бидний подкастэнд орж исэн Нами ирсэн байна. Сайн байна уу? За би өнөөдөр одоо Ануг cover хийж байгаа. Тэгээд Ану одоо надад хүлэх ёстой. Одоо цалинжуулж байгаа. За тэгээ Нами маань болохоор Ирландаас холбогдож байгаа. За тэгээ наа чин цаг агаар ямархуу байна? Наа чин ямархуу байна юу? Цаг агаар гайгүй дулаахан байна уу? Одоо ер нь жоохон дулаан орж байна. Тэгээ ерөнхийдөө цаг агаар нэг тийм амар дулаардаг бол газар биш. Байнгын бороо бол сайн орно. Тэгээд бүрхэг байна. Бүүлтэй. Тэгээ ер нь бол гадаа гой нартай бороогүй байхад бол тэр өдрийг бол бид нэр гой өдөр гэж хэлдэг. Тийм хахад болно дөө. Тэгээ бороо орохгүй байхад л ер нь тэгээ болч тийм дөө. Одоо л гадаа нэг тийм нэмэх дөрв томоо байна уу дөө. Тиймэрхүү байна уу? Одоо ингэ чи гадуур явж хатаа ер нь Монгол хүнтэй хэрэг тарах уу? Нана. Таарш за city center-ээр бол явах юм бол таард. Манай оюутнууд ирдэг. Оюутнууд нөгөө хэлсэх гэж ирээд. Тэнгүүд чинь нөгөө сургуулиудын ихэнхдээ төвд байдаг. Тэгээд бас өөрсдөө бас байрлал бариад техникийн ээлжинд бол бас төвд хүмүүс их байр авдаг. Яа тэгвэл сургуультайгаа ойрхон байх гээд юмтайгаа ойрхон байх гээд. Тийм болохоор төв рүү явах юм бол таардаг та. Тэгэхээр чи Джонс махаар ч юм уу жишээлбэл миний нөгөө ажиллаж байсан кафе мафе бол яг төвдөө биш. Джонсатай эдэр байдаг гэсэн болохоор ерөөсөө монгол хүнтэй таарахгүй, монгол хүмүүс ч орж ирэхгүй. Багасаа шалтгаалаад л байна. Манай Японд одоо нэг хэдэн жилийн өмнөхөөсөө харьцуулах юм бол амар их монголчууд нэмэгдсэн. Тэгэл ингээл годомжинд нэрсээр ингээл монголоор яриад явж байгаа хүмүүстэй айгу таарлддаг тийм болцсон мөлий. Тэгэхээр ерөөдөө монголчууд их гадагшаа явж байна л гэсэн үг шүү дээ. Ялангуяа залуучууд нь. Харин тийм. Манай энд айгу гой дулаараад одоо ер нь халууц болж эхэлэх гээд шүү. Нөө сакура макура. Ургаад дууссан. Дууссан уу? Ургаад дууссан. Тийм. Амар гоё харагддаг тий. Энэ жилийн сакура бүр амар орой ургасан. Тэгээд яг сакура үзэх гэж хүмүүс амар 3 сарын сүүдээр ирсэн чинь бүр 4 сарын эхний 7 хоногоос ургасан уу. Тэгсэн. Би дахиад нөгөө Japanese хийдэг байгаа шүү. Duolingo дээр. Тийм. Яа. Бүр нөгөө ихнээс нь эхэлж байгаа. Duolingo ч ер нь гэхдээ ямар хөө байна? Яг гайгүй. Гоё. Дэжгүй. Би бас саяхан аккаунттай болсон. Тэгээд тэр чинь нөгөө юу юм бэлээ шүү дээ. Би Япон хэл дээр аппликейшн нээхгүй бол англи хэл үзэж болохгүй юм бэлээ шүү дээ. Тэнгүүт нөгөө аппликейшн яг японоор нь байлгаад тэгээд англи хэлийг сурахыг хүсэж байгаа гэдгийг сонгоод тэгсэн шүү дээ. Одоо жишээ нь монгол хэлтэй гэхдээ япон хэл сурмаар жишээ нь монгол хэлтэй тэгээд англи хэл сурмаар байгаа хүмүүс яах юм бол монгол хэл гэдэг сонголт байхгүйсэн. Харин би бас хэлгээ болоогүй. Би бодлоо шил ингээл яг англиар даунда нийцэж байгаа болохоор угаасаа надад англи сонголт гэж гарч ирлээ. Зүгээр солонгос хүмүүс зориулсан англи хэл, япон хүмүүс зориулсан англи хэл бол гарч иржсэн. Тийм. Тэгэл халтаа ингээд орчуулга янз бүрийн юм ингэж яг өгдөг. Тэгэхээр чи англи хэл дээр аккаунт хийчихэр чинь англи хэлтэй хүн англи хэлээр жоохон болсохгүй ах шиг байна. Тийм. Тэрийг орчуулах гэх юм бол би жишээлбэл солонгос хүн зориулсныг энэ орчих юм бол солонгос хэл дээр бичиг гарч ирээд энийг англиар яаж өчөх вэ гэх юм уу. Тэгэх юм бол би солонгос хэл мэдэхгүй учраас яаж тийх юм бэ? Тэгэд юу юм шиг үлээ те. Би хэдэн ч хэл сурч болох юм шиг үлээ те. Бас наашин тий. Тийм. Тэр нь гоё юм тий. Би тэгтээ ерөөсөө хийхгүй байгаа. Тэгэл notification өдөр болго notification ирээл. Яа за тэгж эхэлнэ. Харин нөгөө шувуу маань бүр амар ядаргаатай бүр.
амар Ууртай сайтай царайтай царай болчт юм шүү сонирн тий. байна боолжоосаа тэр айкон нь бүр өөрчлөгдөд амар нийт болчихсон байлээ. Тэр нь хөрхийн тий. Тийм. Тэгэл яг хийгээл өдөр болон хийгээл. Тэр нөгөө өрсөлддөг хүмүүстэй. Би ч нөгөө тэрэнд нь айгу татагдаж айгу хийсэн бохгүй. Би ингээ өөрөө байнга нэгт нь орох гээд ормоор санагдаад яхан тийм өрсөлдөөнж зангаасаа болоод ч юм уу амар тэгж хийж яагаад. Тэгээд нэг жоон хийхгүй болсон чинь шууд амар унж мунаад тийгээд одоо дахиад хийж гэн ямар ч исэн. 100 хоног тасалтгүй хийгээд үзчихмээр энэ тэгвэл бас яах нь. Тийм. Би саяхан чиний нөгөө сториг үзэж байгаад заяа. Нөгөө чи Тэнгисийн эргийн суурийг төмс тэгээд ард нь бас ийм эможи тавьсан байсан шүү дээ тий. Тэг би тэрээ чи харчаад яг тэр хүртэл бол надад суур бол дажгүй хүн байна гэж харагдчихсэн байхгүй. Тэг би бүр ингээ яагаад чамайг тэгж бодсон юм бол ингээ ярмаар санагтаад. За Тэнгисийн эрэг чинь гэхдээ би ерөнхийдөө бол бас яагаад одоо өөрийнхөө сторийн дээр тэгж битсэн бэ гэхлээр надад бас ингээд суур амар таалагддаг байсан заяа. Яг тэр хүртэл ер нь ингээд амар тийм яг тийм сторийн энержи тэгэл ер нь нэг тийм ойлгоход амархан юм шиг те нэг тийм олон талын бодоод байдггүй тийм энгийн айтайхан айгу санагдчихсэн. Тэгээ яг нөгөө ингээд яг нөгөө Microsoft-тэй хамт нөгөө ингээд дээд тэгээд өдрийн ингээд хамт өнгөрөөж байгаа шүү дээ тий. Тэгээд тэрнээс эхлээл айгу сонирн болцсон аахгүй юу. Уг нь бол ингээд анханасаа ингээд шудраг байгаагүй. Тэгээд ингээд шууд анханасаа ихэр сувдад ингээд чи бол угаасаа ингээд надад хамыг таалагдж байгаа шүү дээ. Гэ шууд хэлж мэлээд. Тэгээд угаасаа ингээд ай контакт хийхгүй байсан. Тэгснээ дараа нь ингээд айгу сонирм ирсэн байхгүй Microsoft-ийн талаар ингээд харсан худлаа модлаа гэд. Тэгсэн. Тийм. Надад тэр ерөөсө таалагдаагүй би what гэж ингээд өөр анханасаа ингээд шудраг биш ингээд тэгээ нөгөө хүн чи өөрт чи ингээд юм сайн байхад ингээд Microsoft бол нэр үнэхээр сайн байлээ те. Айгу таалагдсан амар ингэж хүндлээд би бол Microsoft-ыг ингээд амар ингээд фэн биш заяа. Гэхдээ би бол тэр ингээд амар ингээд жоо өрөвцөн ер нь бол тий. Тэгэл үдгэж байгаа ингээд юу юм бэ? Яалч төмс юм бэ лээ. Надад бол яг тийг санагдсан бахан тийм. Үлдүүл санагдсан да. За тэр нь ч одоо дүүрчтэй. Магадгүй тэр нь ингээд хөөрхөн байж болно шүү дээ. Жоон хүлдүү байгаа нь. Тэгээ дараа нь ингэж тэгж ярьж байгаа нь ингээд хатлаадаг мэддэг гэ тэгж ярих гэж байна надаа. Тэр нөгөө нэгийг араар нь ярьдаг тоглоом тоглосон шүү дээ тэр чинь тий. Тэгсэн чинь суурийн айгүй хүмүүсийг муулж байгаа катууд нь амар их орсон байсан. Ингээд бусад хүмүүсийн ингээд хүний одоо эстер амар муулмаар шүү дээ. Тэгсэн чинь эстер комментиг ерөөсөө оруулахгүй хэрнээ ингээд нөгөөдүүлийнх нь ялангуяа суурийн ингээд хүний муулж байгаа хэсгүүд амар их орсон байсан. Тэр нь жоохон ингээд одоо тэр дээр нь нөгөө фиш соус уугаад яг ингээд сонсож таарад байсан бохгүй юу? Суураас ч газгүй тий. Тэгээд суурийн яриа яг ороод исэн гэж юм. Тийм. Тэгээд тэд нар чинь бас нөгөө хэдэн ч гэсэн жоохон нөгөө би бидэг удцсан хүмүүс учраас бас нэг тийм амар муулахгүй болоо эсвэл мэддэг. Суурийг бол бас амар муултай. Жоохон өнгөрөө тэргээд. Суурийг бас муултай. Тийм. Надад зүгээр би жоохон тэн дээр жоохон ихэрсэг жоохон өвчсөн. Ялангуяа ингээд өөрийнхөө ингээд амар крашлж байгаа задлууд зүрхүүлээд тэгэж илүүлээд тэгээд тэрнийгээ дараа жоохон сонирн буслаж садах чинь ингээд бодон дээрээ суугаад ингээд үлдээд ингээд жоохон гайхаад ингээд тийм халтурсан. Тэр дээд бодлоо сонирхолтой байсан тий. Тэр нэг нэгээрээ тэгэж нөгөө төлөвч ингээд шууд сонгоод болгосон шүү дээ. Одоо яг энэ 17 дугаар ангиасаа эхлээд яг одоо хосын шоу болж эхэлж байгаа байхгүй яг бодсон. Харин надад бол яг нөгөө хүчтэй хүмүүс үлдээд яг нэг тэр нь ийм тийм гээд байхгүй тий. Хинэн хинтайгаа ингээд босон ерөөхдөө асуудалгүй тиймэрхүү хүмүүс үлдсэн санагдсан. Ерөнхийдөө тэр сүүлийн хасалт бол нэг бодлын цэвэрлэгээ маягийн юм болсон. Жохон ганц нэг орлох жоохон хайран байсан л та. Гэхдээ ерөнхийдөө тэгээд тийм. Тэр надад тэр суур дээр нөгөө юусаа нөгөө ихэр сууд ингээд би чамаас болж уйлсан гэж хэлсэн шүү дээ. Тэг ингээд ихэр сууд ингээд харваас ингээд гомдоод ингээд тонирхаад тахад чинь ингээд тэрврээд
Тэрч болдгоо юм. Тэр чинь ингээд зүгээр эрэмийн харилцаа гэхээс илүү зүгээр ингээ хүн хоорондын бас харилцаа шүү дээ. Ингээд хүн өмнө ингээд амар гониглаад ингээд сууж байгаа чинь ингээд тайлбарлаа тэрврээд авч болно ш. Тэгэхээр тийм амар санаа ингээд битгий тэгж бодоодэ гэж мэгээд санаа. Тэгтээ тэгээд тэр пеналистууд бол хангалттай уучлаарэ гэж нэг тэгээд тийм ариндаахан мэдрэмжгүй санагдсан да. Эсвэл угаасаа нөгөө сонирхгүй болохоор тэгэхээр тэр чинь сонирхгүй байхдаа хамаагүй шүү дээ. Юун тийм тэгэл хүн өмнө гониглаа суучих чинь тий сонирхгүй байсан ч гэсэн бас жоохон яаж болно ш. Тийм. Надад тэгтээ тэр пеналистууд аягүй сайн нөгөө хариуг нь бариад юмнууд хэлчих шиг болсон. Тийм болохоор бас жоохон юм бодох л үсттэй. Тэгээ Моко Жинзо хоёрын яриа бас амар сонирхолтой байсан. Би яа ч юм хайлтар хоёрыг бол амар шипэлсэн. Хүмүүс бол нэлээд юу хийсэн штэ. Ста муха зухаа ста анарын хойгоор тэглээ инглээ. Тэгж нэг жижиг тоглоом байна. Яг жоо стейж биж магадгүй л дээ. Гэхдээ тэр хоёр бол бас угаасаа л эрэгтэйгээс уусаа Чинзо байгаад байгаа, эмэгтэйгээс Моко байгаад байгаа болохоор тэр хоёр бол би бинийхээ харсан л байгаах гэж бодож байна. Тийм болохоор анхнаасаа тэр хоёр нэг meant to be байсан ч юм уу те нэг тийм forbidden юм хийгээд байгаа юм шиг ингээд санагдаад байгаа байхгүй юу ингээд амар манар байгаад тий нэг тэр хоёрыг бүр нэг тэгж жаад бүр хамтдаа гараасэж гэж нэг хайлт бодох шиг нэг надад тэр хоёрын тэр юу бол амар бас айгу сэтгэл догдлуулсан шүү дээ ер нь нэг Чинзо бол угаасаа бүр илт амар өөрөөсөө бүр ингээ яг сонирхож байгаа нэг мэдэгдээд Кикотой байхаараа амар өөр байгаа байхгүй юу? Тий ялч хайп байгаа гэсэн тий Мокотой болохоор илүү өөрийгөө ингээд амар илэрхийлээл Кикотой болохоор өөрийгөө ингээд амар дараал ийм хитрхийн нэг тийм найзан дунд орж харьцаал Кикотой тий надад ихтэй Чинзо хамгийн таалагддаг. Яаж ч бол хамгийн охтуудын таалаад байгаа залуу болохоор яна таалдаа бүр гайхах юм. Чинзод хөрхөн тийм риз байдаг ба риз тийм чарм тийм хөрхөн бас аяга хөрхөн ухаантай юм шиг байгаа. Би бол Чинзог амар дэмдгүүч гэсэн бас охтуудыг бас ягаад илүү Чинзог гэдэг бас ойлгочих шиг ингээд ялчгүй уусаа тэгэл өндөр заяо яг амар гой биетэй биш гэсэн өндөр тэгэл амар цэвэрхэн арьс марьстай тэгэл тэр нэг хөрхөн мэдрэмжтэй байх гэж би боддог Чинзог илүү ухаантай илүү мэдрэмжтэй болохоор илүү яагаад байна уу да. Тий. Кико маань ялч Кико бол ялч Чинзо сайн юм лээ тий. Сайн блэ тий. Өөрийгөө амар дараад фуруу ойлгоцсон тий. Тэгээ бүр ингээл урд нь жинхэнэ нөгөө хайлж урсаал өсөмсөө илээл ингээл инээгээл үргүй no Кико no. Өөргөө тэгээд ялч нөгөө саруул гээд тэр панелист ч гэсэн ингээ хэлсэн шүү дээ ингээд эмхтэн хүн ялч хүн сайн болчгоороо нөгөө асуудалтай тэр нөгөө юмнуудыг харахаа болоод яалч ингээд жоо ойлгох гээд сайн талаас нь бодох гээд байдаг а гэд тэр яг үнэ. Яг тэгдэг эмхтэн хүн яг тэгдэг тэгэл хичнээн асуудалтай байгаа ч гэсэн тэгэл. Тэр хамт хоноо үсттэй. Тэр хамт хонохтой яг яагаад юм тий. Тэр айгүй юм болсон байх. Кико бол ер нь өдөөл ямар нэг юм хийгээд байсан тий. Тэгээд хөшиг мөшгөө хаагаал тий. Тэгээ томжилтойгоор орж ирээд байгаа юм би энэ төр гэдэг чинь тий. Тэр яг тэгсэн. Тэгээ Кико яасан зүгээр л өстэй би ингэж унтд юм аа гэж ингээд яг юу хийгээд байв гэж. Ната. Тэгээд мэдгүй ч шууд тэгсэн бах ингэсэн бах гэх юм ч одоо хашийн тий. Тэр ната. Өөр чин ямар сонирхолтой боллоо сүлийн анги дээр. Анар Мока хоёр нэг тийм юу хаагдах шүү дээ. Уусаа гэхдээ анар бас хүлэн зөвшөөрсөн шүү дээ. За бараг л хэлсэн шүү дээ тий. Ерөнхийдөө би ингээд өөрхөө болгоцсон гэж бодцохороо ингээд пүшлээд эхэлчихдэг эсвэл тоохоо болоод эхэлчихдэг гээд. Тийм юм доо болсон болов. Тий.
Тэгвэл бас буруу байна да цаавар чинь. Моко чинь тий. Харин Угаасаа бас батаж гэсэн хэлсэн шүү дээ. Ингээл анар амар чамлахаар байна. Яг ингээ өөрөө болгохмоор байгаа бол ингээд бос хүмүүсийн өмнө энийхээ хийгээд Шинзооч гэсэн ингээд тэд хэлээд байгаа сте. Чи ингээ одоо ингээд official болгоо чи ингээд юу гэдэг байгаа юм бэ гэд. Тэгээд жоохон харин жоохон анар бас жоохон чамламаар санагцсан бас ялтчих. Одоо ингээ нэг юу яасан штэ спорт наадам маягийн хийсэн штэ спортын тэмцээн. Тэгээд анар сэтгүүлээд бөмбөр зохиулчаад яа гэж явчихсан чинь нөгөө мока өдөөс нь очиод зүгээрээ үгээл очисон чинь анар шууд өнгөрөөд зүгээр гэж хариулсан багтаа тэгтээ шууд ингээд зөрөөд өнгөрөө явчихсан заяа. Уул нь бол зүгээр моко дээрээ тэгээд тогтоод юм ярьж болно шүү дээ. Нэг тийм надаас нэг тийм жоон юу санагдаадсан. Харин нэг эмхтэн хүмүүс ч ялангуяа тийм жижиг шижиг юм дээр ингээд жоохон юм мэдэрчдэг юм а тий. Анзаар тийм. Хүмүүс жоохон анзаарга яалтчгүй анзаарга муутай. Гөөдөс нь хаач байгаа ч зүрөөд өнгөрчгөр чинь амар сонио эвгүй байдалд үлчиж шít. Тэгээ одоо тэр нь туршлагагүйх нь юм уу эсвэл үнэхээр одоо өөрт нь сайн болчлоо гэж бодоод тий сэтгэл ханаад түлхий даам нь тий. Тийм. Тэр өстой сонио. Тэр нөгөө сүүлч нөгөө үнсэлдэг гэнэ. Тийм үнсэлдэг тоглоом тоглосон шүү дээ. Хотод нь үнсэлдэг. Тийм. Тэрэн дээр штий. Моко Чинзо хоёр харчихгүй тий. Би бас яа тэгэхээр тийхгүй л байх. Тэр хоёр хэрэгээр тэхгүй байх л та тий нөгөө анаар хаалгаар. Эхтэйчүүд нь гээл эхтэйчүүд рүү хаад байсан. Эхтэйчүүд нь яг гоё суур хин руу эстерлөө харсан. Би ихтэй суурийг бол бас хэрэгээр эстерлөө бүр албаар хараад байсан байх гэж бодсон. Ихэр сувч амар ойртож харж байгаа. Ингээ харж тэнгуүч өөдс нь харахаар зур аргагүй байдал орчих واخхой. Тий. Суур одоо хизэнээс эстер болчихоо. Тий. Гэтэ надад суурийн нэг тэгээд байгаа нэг худлаа нэг арай нэг өөр байдлаар эстрийг хараад байгаа юм шиг нэг тийм. Энэ романтик байдал гэхээсээ илүү арай жоохон өөр. Тэгээ зүрхний л бодол. Үгүй хин сурч эдэн настай юм би. Мэдхгүй. Харин тэр том автай юм болоо. Системтик. Хрэтэй төстэй л ойролцоолох тий. Тийм. Гэтэ уул нь бол айгүй мундаг зундаг хүн юм шиг л дээ тий. Тэгээд тэр нөгөө болохоор тийм нөгөө багтаа тэр нөгөө нэг гэрэн сатчихсан гэ тэр амар эсэн тий. Тийм бүгдмөр харт. Тийм. Тэр бас мөр байсан юм. Тэр мөрийг сонсоод би өөрөө амар юм бэ. Ихрэн одоо амар хөрхөн санагтаад байгаа. Харин эхлээд жоохон ядаргаатай санах. Би бол яаж надад жоохон ядаргаатай санаг. Дуулж муулгаар жоохон ядаргаатай санагддаг байсан. Тэ хэдий тийм байсан ч гэсэн ерөөдөө ертөнцийн айгуу хөөрхөн шүү дээ. Тэгээд айгуу зөв хүмүүжлтэй. Имийг гоё эргээр ингэж харах гэсэн тийм үзэлтэй байдаг нь айгуу гоё л байдаг л та. Ихрээ тэгэхээр тэр нөгөө нэг суур мортай тэр сүулт ярьж байгааг сонсоод би бүр ингэж надад амар хөөрхөн нэг тийм яг нэг юм эмгтээлэг зан амар юм гарч ирээд тийм нэг л тийм нэг юм хүчтэй тий ингээл юм ширүүн дөрөн тийм харагддаг штэ. Тэгсэн чи яг тийм биш ингээд амар юм эмгтээлэг зан гарч ирсэн чи бүр ингээд амар хөөрх санагдаад байсан. Тэгэл яг таалагдж байгаа хүнийхээ өмнө л яг гаргаж ин да гэж бодогцтiin. Тааж нөгөө суурн тэгээд ёо. Өөрт нь тэг яалтчгүй ихрээд юусоо сайн биш байгаа байхгүй. Хин нөгөө Ингүүн Баатар Мокаг тэгдэж жүжиглээд байгаа юм санагддаг гэд. Тий. Тэгээ Мока жоохон нөгөө угаасаа л би ингээд хөрхөн гэдгийг айгу мэддэг охин шиг санагдсан. Тэгээл угаасаа жоохон зантай мантай ч юм уу тий. Тэр нь жоохон нэг санагдсан байж магадгүй. Хүнийг яг нэг юм өөрийнхөө байх гэдэг хүмүүс байдаг штеп.
Яг нэг тийм vibe өгödд юм аа, нэг тийм. Би чинь гомдоочвол эсвэл буруу юм ичвэл шууд над руу уурлал тий. Sensitive байж байгаа. Би л араас нь ингээл хөөй найзаа гэж л явахгүй л намайг ингээд тоохгүй гэх юм тий. Тийм нэг тиймэрхүү vibe өгödсэн. Ер нь ингээд найд дээрсээр хос дээрч тэр ингээд хоёр талаасаа байх хэрэгтэй шүү дээ тий. Тэггүй ингээл заавал нэгийг араасаа жаргалзуулах гад тиймэрхүү. Тийм. Одоо шинэ би ингээл төлөө гэдээсэн шүү дээ. тий. Яг тэр үнэн баха. Тий. Хөөхөн төрж байгааг болохоор мэдгүй л яа. Өөртөө араас нь гүйж найс нүгдээ болдог болохоор мэдгүй байна. Ингүүн Баатар хөөхөн хөгжилтэй хүн ороод ирээ гэж бодсон чинь бас тэгтээ нэг тийм юм сэн мэдгүй хүнтэй муулаад тэр таамын момыг тэрч байгаа айлгүй дэмэ гэж мэгээд Тэрс уугаа тэрэнгүүт яа. Хашин таамыг дээс хийгээд нэг юм хэлтэй гэж хэллээгүй л юм рийн тий. Заавал тэгж хэлэх ямар шаардлага. Япон цар дүүхт юм байлээ шүү дээ тий. Юм байна. Тий, яаж өнөр ангуучтай амар туссан бэлээ. Тийм лээ тий. Тэр. Дэлгүсэн юм хэлээ. Кикотой Ингүүн Баатар Киког ингээ бүр илт ингээд амар найраад байсан шүү дээ. Найраад гэх юм уу ингээ хандраад. Кико руу юу? Тий. Гэтэ ингээд биерэд нь хүч мөрөл тий. Тэр жоохон надад жоохон мангар санагдсан. Хитрхи нэг өөрөө угаасаа нэг агай ойлгомжтой байсан шүү дээ. Угаасаа л яг панелистүүд ч гэсэн хэлсэн шүү дээ. Ингээ жоохон ингээ сурцсан л гар байна да. Сурцсан юм аа л хийдэн да гэж. Тэгээд гэхдээ угаасаа би ингээл ямар гоё арьстай ингэснэ ингээл гар марныхан тийш хурж мөрөл. Тэр бол жоохон арай л. За. Харин тэгсэн. Тэгтээ Кико бол тэгтээ бас яасан л та тий. Яг тодорхой би нэг тийм хүн сайн болж байгаа энэ төр гэдэг хэлсэн л та. Тий. Тэгээд ерөнхийдөө нам дараад авах шиг болсон л доо тий. Кико нэг хөөрхөн нэг юм жижигхэн тэгснэ амар юм нэг юм өсгийтэй хутлан өмсдөг ингээд палаж өмсдөг амар нэг тийм стилтэй тий. Хөөрхөн намхан байвал бас тэгтээ хөөрхөн юм шиг санагцсан Кико гараад байгаа. Кико амар гоё битээ шүү. Тийм. Кико ингээд айгу жижигхэн гэхдээ ингээд амар гоё битээ. Тэгээ амар гоё надад бүр ингээд арьс марсан ингээд бүр ингээд баг хятанаад идэв шүү. Амар гоё цэвэрхэн арьстай. Тэгэл гоё буудчдаг хөөрхөнийг хэтрүүлэхгүй. Сингапурт сургуулаа төгссөн юм билээ шүү дээ. Үнэсэн. Киког ерөөсөн хүмүүс яагаад хүмүүс Киког олж харахгүй байна. Тийм гоё охиныг. Харин тийм. Хамгийн ухаантай. Тэгэхгүй тэр охин бол ерөөдөө баг энд байгаа залуучууд бол гол тоорч юм шиг тийм. Тэр охин чинь Шинзорог өгдөө шүү дээ. Шинзэмээ. Чинзоо. Тэр дундаасаа л Чинзоолох хэвээр. Надад төөгөө айгуу дайггүй санагдчих дуудлаа. Одоо тэр нөгөө захаа бичсэн байсан шүү дээ. Захаа бичсэн дээр төөгийн захаа махаа амар юм гоё исэн. Яг бүр ингэж инстгэлээсээ. Кико тэр хоёр уулан болмоор исэн тий. Би биндээ захаа өгсөн байсан мэт. Өөдөө. Амаас Кико захаа өгсөн байсан. Кико хинтүү өгсөн юм болоо. Төөгөө ямартаач Кикороо бүр ингэж 3 нүр мөрийг бичсэн байсан. Тэнгүүтээ ямар бүр нэр 3 нүр юм байсан ш. Тий. Тийм. Тэнгүүтээ нөгөө нэг Чинзогийн оронд нөгөө юу лээ нөгөө өрөө тий тустай өрөө байгаа шүү дээ. Юу лээ тэр чинь нэр нь юу лээ. Нууц өрөө. Нууц өрөө тий. Хамтдаа бол нууц өрөөрөө ороод оройж юм ярьсан бол гоё яхасан бах гэж бодсон. Кики гэнтэр гэдгсэн мэс. Захаан дээр. Би тийм байсан хараг юм шүү. Тэгээ захаан дээр тэр Кикотэй маачлахсан баг шүү. Төөгөө бол гоё маач болгосон баха Кикотэй. Тийм дээ төөгөө чинь яг тэгж байгаа байхгүй ингээд урт хугацаанд үерхэх хүн хайж байгаа тий гэж мэгэд. Тийм. Тэгэхээр яг нэг тийм уул нь л айгу гоё тохирохоор юм шиг санагдсан шүү дээ. Асгацсан да. Төөгөө данч нэг тийм жоон хичээдгүү
бас нэг жоохон урсгалаараа нэг тийм хүн байсан тий. Жоохон юмш. Тий. Эсвэл яг таалагдах хүн байхгүй байгаа ч юм тий. Яг бүр араас нь гомэр тий. Бараг суурийг л гарчвал би гарч тийм үү нэргээд Гэж амсан тий. Тэгж ярих чадахгүй шүү дээ. Тэгтээ тэр нь амар хөөрхөн байсан. Амар хөөрхөн тэгтлээ найз болцсон тий. Централынхан юу ийцсэн байсан? Мэдээлэл гаргасан байсан ш нөгөө одоо TED 24/7-гийн оролцогч нарын тухай одоо ингээ янз бүрийн гүтгэлэгтэй 100 яриа ингээ гарсан. Тэр нь ингээ орон цэцгүй болно. Тэгээд нэг тийм бичсэн байсан. Тэгээ би бас гайхаад яг ямар юу болсон бол тоо гэд тэгсэн чи бас айгүй айхтар юм хүмүүс ярьсан бэлээ. Тэрийг нэмж ярьчих болох юм уу тий. Шал тийм юу ийсэн шүү дээ. Хинч итгэмээргүй юм бичсэн байсан шүү дээ. Тийм тэр чин тэгээд ялангуяа нөгөө муу тийм янз бүрийн 100 яриа чинь харахтай амар шүү дээ. Тэгээ хүмүүс илүү итгэдэг. Тэгээд би одоо жишээлбэл юу сонсноо ингээд тийм ингээд тэр тарааж байгаа хүмүүс нь хамгийн гол ингээд авахгүй тий. Манай ах тэнд ажилладаг энэ төр гэж нэгэ тий. Нэг сонио. Тийм нэг би хажууд нь байхгүй л дээ. Гэхдээ энэ үнэн гэж нэгэ. Тийм. Сонио. Тэнийг байсан. Одоо жишээлбэл хоёулаа жишээлбэл энэ ингээд подкастн дээр чинь ингээд ийм юм яриа гарсан байлаа гэж ярихад хүртэл надад амар эвгүй байгаа байхгүй юу тий. Юм ор үндэсгүй ингээд 100 яриаг шууд ингээд тийм босон байж магадгүй гэсэн гэж ярихад хүртэл ч айгу аюултай болохоор бас хүмүүс жоохон юмд жоохон шүмжтэй хандмаар юм шиг санагдсан. Чи өөрөө хараагүй тий сонсоогүй бүр ингээд яг хажууд нь чи хараагүй бол иймэрхүү юм нэгтгээд бол ялангуяа ийм хүн амьтны хувийн амьдралын талаар тий.Яган боломжтой байх хэрэгтэй болоо. Тэгээд бас тэр бол жоохон айхтар санагдсан шүү дээ. Иймэрхүү зүйлийг бас жоохон дэмжихгүй байвал үн зүгээр тий. Харин тийм надад ингэ санагдсан бүр аншвас тий. Шаал худлаа юм байхад ч хүмүүс ингээ амар итгэл хийжсэн ширлэл тэгээд байгаа амар тэнийг санагдчих яг ингээд яг эсвэл одоо мэдгүй тийм монголчууд нэг тийм амар юм хүнд итгэж чадгаа байсан ч юм уу тийм ингээд reality show яг үнэхээр ингээд reality show нэвтрүүлэг гэж бодохгүй ингээд бүгд ингээд скрипттэй бүгд ингээд зохиомол наадвал чинь жүжиглэж байгаа гэж мэгээд амар тэнэг байсан тиймэрхүү юмнууд нь. Тийм гол нь итгэх гол нь ингээд тэрнийг жоохон шүүмжтэй хандмаар байгаа байхгүй юмд тий. Би хараагүй сонсоогүй чи харсан юм уу тий. Чи харсан ч гэсэн би хараагүй учраас нэг тэгж итгэмээргүй байгаа байхгүй иймэрхүү юмд шууд. Тэгэхээр чин бас хүн чин өөрийн гэсэн үзэл бодлохгүй тий байна гэсэн үгтэй ерөөдөө шууд ингээд нэг хос юм дээр л нэг юм ороод ирчин гэсэн үгтэй ямар нэгэн ингээд шүүлтүргүй. Тий. Мысалы энэ Монгол анх удаа зохиогч байгаа шоу учраас мэдээж алдаа дутагдaltaй юм байх л бэлгүй дээ тий. Тийм чинь бас зэрэг жоохон ойлгох хийгээд илүү гоё эргээр байвал харин хүмүүс ингэсэн байсан. Эндээ би жоохон санал нийлэн хүмүүс та нар ингээд амар ингээд яачжээ мэдээлэл гаргачжээ та нар Дариконогоос уушлах байгаа ч гээд. Би яг тэр комментэн дээр лайк дарсан. Тийм тэр бол бас тэрийг бол эдитлэх дээр бол гарах ёстой байсан шүү. Тэрийг бол оруулахгүй байсан нэрээ толомжгүй. Ядаж блюр хийж болно штэ тий. Яг тэр хэсэгт нь тийм амар тэнэг санагдсан. Би бүр нүдэндээ сэтгэж чадаагүй. Тэр хүнд ч амар муухай үзэж байгаа хүмүүс ч гэсэн тэр чинь бас чинь зохимжгүй шүү дээ. Тийм. Ингээд би л авчшээ миний ингээд хүүхэн ингээд нэвтрүүлгээр ингээд хальт хичнээн хальтч гэсэн ингээд гарсан бол би бүр ингээд насны юм болох байхаа. Хідээч мартаж чадахгүй байхаа. Тийм. Тэгвэл хүмүүс ингээд айгүй юмсан байна шүү дээ. Анхнаасаа яг тийм задгай юм өмсөн. Тэгээд юу гэсэн үг юм бэ те? Задгай юм өмсөн. Далай дээр амар халуун газар байгаа. Амар сонио яаж ингэ хүмүүс ингээд буруутгах юм ингээд олцдог байна. Нэг дээр юусан ахгүй нөгөө эстер ингээд юбхтэй ингээд хэвтцэн юм яриад байж хата. Юбхэн жоохон
онгоогод л юм шиг үлээ заяа. Тэрэн дээр бол ингээ блюр хийсэн байсан байхгүй юу? Тэгээд би за бас болж штэ гэж харж исэн байхгүй юу? Тэгсэн үү? Тийм, тэгсэн чинь Дарконогийн тэрэн дээр блюр хийгээг байхад нь надад бүр ёо за тэгэл шууд зүрх сэтгэл минь ингээл яасан да. Дарконог гэдэг надад яалтчгүй хүмүүс орчлогч нар гэсэн яалтчгүй илтчихийгээд байсан юм шиг байна санагдсан. Жон тэгээдээсэн нэг юм гоё комент юусоо хийхгүй. Нөгөө охин бол айгу байгаар охин байлээ шүү дээ. Дарконо тийм айгу хөвчлөлтэй юм шиг ер нь ингээ гоё вайптэй санагцаа надад л нэг тийм амар мэдгүй яа тэд нэр тэгж хараад ийгээдсэн нэг надад бол илтчихийгээд санагцсан. Тийм. Зэлөө Чинзод төглөө сайн болоо. Тэгээд Ингүүн Баатар краш чинь нөгөө хоёрод бараг л гасчихсан да. Тэгээд ёо. Харин ер нь бүгд Дарконог хасагдах байх мах гэсэн тийм. Тийм. Ер нь ингээ нөгөө амар дургу байгаа амар илэрхийлдэг байсан юм шиг байна л да тий. Гэхдээ ингээд аль хэдийн ингээд дотн болсон хүмүүс донд орох чинь амар эвгүй штэ. Тэгсэн чинь Дарконо ингээд амар юм чөлөөтэй ингээд ярьж мараад одоо нөгөө жоок мөг хийж мэлээд тийм байхаар нь би надад амар таалагдсан хгүй. Тэгсэн чинь хүмүүс амар юм муухай Ингүүн Баатар бүр Дарконо айгу муухай санагдсан. Тэр гэж нэг тэгээд штэ. Тэг зүгээр нэг юм таалагдахгүй. Яасан ч нэг сонин юм хэлсэн дээ. Анхнаасаа нэг юм таардгүй вайптай хүн гэж байдаг штэ. Яг тийм хүн байсан тэр гэдгээс. Зүгээр л айгу муухай охин байсан тэр гэж мэдсэн штэ бүр. Яг муухай гэдэг үг хэрэглээдсэн. Би бүр тэгээд Ингүүн Баатар надад нэг жоохон сонин санагцсан. Өөрөг олоо илчж болно ш ч жоохон. Тийм. Тэгээдсэн. Тэр Ану гэдэг охин бас Эйон заяа. Ану Эйон хоёр бол зүгээр. Орж ирээд гараас. Ороод гараад нэг хондох гэж л ирсэн юм байши. Гэтэ ингээд айгу буруу ахгүй юу? Ер нь ингээд надад тэр нэвтрүүлгийн тэр одоо найруулга юм ч гэдэм үү юу ч гэдэг тий. Дүнгэж орж ирж байгаа хүмүүстэй маргааш нь хасах юм гаргах чинь айгу буруу үстэй ер нь яаж утсан. Тэд нар чинь нэлээд дотн олцсон учраас одоо сүулт орж өгсөн үнэл хасах гэж яах вэ шүү дээ. Арай илүү дотн тий танилцаж амжаагүй гүнүүдэл хасахгүй л үү. Тийм шүү дээ. Тийм болохоор одоо юу гэдэг дөнгөж орж ирж байгаа хоёрыг энэ хоёр маань одоо дөнгөж орж ирсэн учраас одоо сейф ч юм уу тий нэг тийг өстэй юм шиг санагцсан надаа. Гэтэл төсөөр мөр Дарикана энэ чинь бас нэхэд тончсон арай өөр байгаа шүү дээ. Тэгснээ дараа нь дахиад хоёр хүн оруулж ирснэ. Маргааш нь ч ингээ шууд ингээ хасах юу гаргаж гарчин. Тэгээд Анугийн нөгөө үлдээсэн захиаг нь уншсан шүү дээ. Тэгсэн чи юу гэлээ. Good luck гэсэн үг зүйл та. Нэг төмөр. Бүгдээр нь амжилт гэл бодоо. Тийм анхаар нэгээс чинь. Яа нэр өөр юу өчгөвдөө. Дотн болж амжаагүй, танилцаж амжаагүй тийм. Жага онцгүй л байсан бах ямар ч байсан дөнгөж орж ирээл хасчихаар. За та нарт амжилт гээл гарсан та тийм. Би бол баг нэрээ зайл. Тэгээ гарах зүгээр. Тэгээ бичсэн байл яг хаа. Зайл гэж үгүй. Бараг дотроо бараг тийм байсан бах уу. Йоо бараг инээд нүрсэн баха бараг. Өө за. Яа тэгэхээр бас тэр нөгөө Тами ер нь ихрээ сайн байгаадсэн шүү дээ. Тэгээд ихрээд бичсэн сүүдийн захиан дээрээ тэгсэн байсан шүү дээ. Нөгөө хоёулаа өмнөх харилцаан дээрээ in the past тэгээ өмнө нь англиар бичсэн байсан. Өмнө нь яг хоёулаа яг өөрснийхөө яг сонирхдаг ideal хүмүүстэй ингээ учирсан байлээ. Тэгтээ ингээ бүтлгүүдсэн. Маягийн нэг тийм бичсэн байсан. Тэгэхээр нөгөө ихрээ уул нь бол X-тэй бас айгу X-ээ өөрийнхөө ideal одоо хүн байсан энэ төр гэж ярьдаг юм шиг үлээ шүү дээ тий. Тэр хэдэд. Тийм. Би тэрийг үзег юм шүү. Тамигийн тэр захиан бас амар хөөрхөн байсан. Ихрээ танцсан яг юм нэг юм ихрийг найраад байгаа захиан ерөөсөө биш яг ингээд амар хөөрхөн. Сэтгэлээсээ тийм тэгэл хоёулаа яг өнгөрсөнд яг тэгсэн байлээ тий энэ төр нэг тиймэрхүү. Харин Тами уг нь дэжгүй шүү дээ уг нь. Гоё оролцож байсан. Тами бол гоё оролцож байсан.
Тэгээд намын мань амар сайд дус те амар хөрхий өөрөө сүлээрээ тэгээ ямар энэ болоод тэгт. Нэг тэр хасагдах үед нэг өөрөө урлагөрлөлт орохдоо дуулсан дуу байсан шүү дээ. Тэр нь ямар хөөрхөн гоё дуу байсан бэ тий. Би яг тэр хасагдахт нь явахт нь амар гоё дуу дуулсан юм бэ гэж харж бодсон. Хайт. Амар өстэй хөргө оролцчихсон. Яг бүр ингээд үнэ сэтгэлээсээ. Тийм яг бүр яг янз бүрийн фильтргүй тэгэл сэтгэлээ сайн илэрхийлсэн тий. Тийм хүмүүс ингээд нам ингээд сайн бол яг тэр сайн тэрийг яг ингээд гаргаад илэрхийлээл. Октод чинь нэг юм тоглоал амар дотроо нуугаал тэгдэг штеп. Тийм ерөөсөө биш. Яг зүгээр ингээд ил. Тийм. Хүмүүс ингээд намын яг ингээд амар араас нь явцсан ингээд надад бол яг л гоё өөрийгөө илэрхийлсэн санагдсан яг. Тэгээд арай жоон хэтрүүлсэн л дээ. Гэтэ ингээд бас ингээд надад болохоор ингээд намын болохоор бидний ус жилөө орохын сонсон байхгүй юу. Тэгэхэд бол ингээд яг өөрөө сайн бол ингээд яг л ингэчдэг. Ингээд өөрөө хэлжсэн ингээд яг л авах гэдэг. Үнэхээр ингээд хүн сайн болчихоор заримдаа ингээд тэр нэг эмхтэн хүний бардам зан тэр ингээд хайдан ингээд үнэхээр байхгүй болдог байхгүй юу. Үнэхээр ингээд өөрөө мэдчихсэн л ах. Ингээд араас нь ингэж байгаа бол хүн чинь мэдэн штэ. Гэхдээ үнэхээр ингээд сайн болж байгаа учраас тэр мөр бол хамаагүй байсан болов өөрт нь. Тийм. Гэтэл л амар таалагдсан л гэсэн үг дээ тий. Тийм бүр ингээд хэлсэн штэ нөгөө би ингээд өөрөө ганцаараа хичээгээд ч болохгүй юу те. Яа тэр мөрөн дээр бүр зүрхстэй амар өвцсөн тэрийг нүзээд. Гэтэ ингээд амар гоё юм ингээд чамд ингээд хүн яг тэгж хайртай болсон гэж боддоо. Бас гоё байгаа зуг нь чинзоо болохоос яг тэрэнд нь ингээд амар гоё ингээд appreciate болох залуу бол байж л байгаа х тэгэл. Яг нөгөө нэг тийм нээлттэй илэрхийлдэг хүн чинь яг өөрийг нь амар сайн ойлгох тийм үнтэй тарахаар яг гоё харилцаа үүснэ. Тийм. Ингээд тийм нуугаал яагаад аа мэдгэдэггүй ингээд тийм эсвэл гуйлах гайл тэгээд идэх үнтэй бас хэцүү шүү дээ. Тэгээ чинзооч гэсэн ингээд анханасаа тэгэл бас жоохон сайн юм шиг л байсан шүү дээ. Тэгэл тийм тэр чинь бас тэр чинь надаа чинзоо таалагддаг байхгүй. Одоо ингээд би үерхэж явж байхдаа таньж мэддэг хүн гэдсэн шүү дээ. Тэгтээ бас чинзоог айгу буруутгахад бас айгу хэцүү байхгүй юу. Энэ чинь хайда бас ингээд яг үнэхээр таалагдаад байгаа юм шиг юм бас байд юм аа ингээд яг үнэхээр л яг болох юм шиг санагдаад тэгсэн чинь ингээд яг удаас ирсэн чинь нэг юм шиг нэг болоод тийм юм тэнгүүд ингээд яг эргэлзээ үед ингээд өмнөд ингээд бас хайраа өгөөд ингээд бүр бодсон ингээд шахагдаад ингээд одоо яах вэ тэгээд тэгээ нөгөө хүн ингээд яач вэ гэдэг ингээд асуулт асуугаад тахлаар ингээд хариултаа өгч чадахгүй. Тэгээ би ингээд яг бодогчлаа гэж хэлж чадахгүй айгаад ингээд өдөржингөө ингээд цугтахад эсвэл ингээд гөөсчдөг байхгүй юу. Бас юм байдаг болохоор би бас яг шинзааг бас буруутгаж чадахгүй байгаа байхгүй юу. Яг айл нь буруутгаад аюу хэцүү байгаа байхгүй юу. Яг ингээд таарчихсан. Нэг нь жоохон ингээд тэгээд айл нь л нэрэ буруутгах. Би бас яг чинзаг үнэхээр үнэн сэтгэлээсээ л байсан байхгүй гэж бодож байна. Говьдээ. Тэгэл эртхэн одоо official болгоё баялаа гэдгсэн чи маргааш нөгөө төрөөс гинт жагаа. Хараа буруу хэцүү гэдэг. Тэгээ өөрөө ч гэсэн надад жоохон тийм би жоохон токсик юм дуртай гэдэг өөрөө ярьчих шиг болсон шүү дээ. Тэгэхээр жоохон өөрт нь арай easy санагдсан байгаа байхгүй юу? Илүү тийм quick, илүү easy. Ямар нэгэн тийм одоо exciting байхгүй болоод тэгсэн болоо л гэж бодчих. Тэгэхээр л яг нөгөө нэг тийм урт хугацааны харилцаа хүссэн биш зүгээр үерхэл хүссэн л хүмүүс одоо байхгүй нэ. Тийм. Би л авдаг нөгөө юу аахгүй юм ингээд анханасаа
нэг хүндтэй ингээ яг нэг сэтгэл төрдөө шүү дээ. Болохоор юм байна. Болохооргүй юм байна ч юм уу тий. Яг тэгэл анханасаа л нөөв санагдчихээл ер нь үерхэж үзээд болох нь үгүй юу зээ гэдэгт нь жоох санагдаад тийм надад л. Тийм. Анханасаа л ихлүүлэхгүй байх хэрэгтэй юм шиг санагцаа. Одоо үнсч юмсэл ихгүй байх хэрэгтэй юм шиг. Харин ер нь бол байдлыг хараад тий. Гадаад мандад энэ Европ хүмүүс бол тэмх юмнууд эртгэн хийх гээд байдаг. Харин тийм тий. Өмнөд замчууд ч юм уу тий. Эртгэн ингээд зүгээр мэдчихээ. Тэгж жаад үерх хэсгээ шидэ гэдэг. Тэгээд зүгээр дээтлээ гэдэг юм тий. Нөгөө Love is Blind entertainment тэгдэг штэ. Чи нөгөө унтаж үзсэн юм уу гэд нөгөө суугаж байгаа хүнийгээ тэгсэн чинь унтаж үзээгүй гэд нөгөө охин хариулдаг байхгүй. Сайн мөг нь яаж мэдсэн чинь чи тэгээд одоо чинь унж үзээгүй юу лээ тест драйв хийгээгүй машинаа худалдаж авах чаа гэсэн үг юм уу гэж үгээ. Тийм. Тэр бас төв point шүү. Нэг талаараа ингээд дутагдaltaй одоо манай Азууд бол шилэл илүү харж байгаад тий. Бид нар нөгөө жоохон тиймэрхүү зүйлийг илүү хайртай хайраа оролцуулж хийх дуртай болов. Тэгэд илүү ингэж бид нар нөгөө одоо юу гэдэг одоо тэр зүйлийг илүү үндсүүл одоо юу гэдэг ч юм дээ. Өөртөө айгуу зийгэж яадаг болохоор нөгөөдөл чинь болохоор юу агаад байгаа байхгүй тий. Зүгээр яг нэг юм биологийн зүгээр нэг юм хэрэгцээ гэх юм. Тэрийг тэгж ойлгодог учраас арай өөрөөр харагдав. Амар их холбогдох өгдөггүй. Тийм. Тэгээд гүнзгий юу байхгүй тий. Тийм. Гэхдээ тэр нь зүгээр юм шиг. Басны талаараа дутагдaltaй бас тал байгаа. Бас аюултай байж болно тий. Уруу шидэр гаргаад уруу юм болчих юм л тэгэл. Тийм. Юу ярьж байгаа л ширч. Нөгөө намны чинзоо яриг ярьж байгаа. Тийм. Гэтэ угаасаа нөгөө нэг эртөө хүмүүс хинхтэй жоохон тийм чаленж өгс юм аа. Эмхтэн хүн болохоор илүү жоохон гуйлах гэдэг ч юм уу. Яалч нэг тийм байдаг болохоор энэ удаа жоохон тэгэл харчлаа да. Айлалыг нь бол буруутгах зүг. Намны ойлт ихтэйс гоё юм лээ. Тэ гоё юм л тий. Амар хөөрхөн, амар nice тэгэл. Тийм. Just a pure soul байдаг. Нөгөө хин хамраас хэлсэн нөгөө билгүн? Хамраа нэрээ тасалсан юм уу? Нэрээ сулсан мэлээ. Тэг гоё л жоо. Гоё л жоо. Вирус нүдэн тасахгүй лээ. Би гоё гэж хэлэхэд бол ихтэй гоё хамар байлээ. Хамрын ингээд харахад бол аюу гоё өвдөгч гоё хамар болсон байлээ. Яалч гэн нүдэн тасахгүй лээ. Нэг тийм сонин харагд надад бол ялтч үг. Гэтэ удаан явцсандаа гоё болох байх үү тэр. Бас шүдний хамраад үзсэн юм шүү тий. Мэдгүй нэг хүмүүс хамраа одоо шүдээ гэдэг. Хүмүүс бас холбогдож байгаа хаа тий. Ингээд засаад юм манайхыг зурчлаад өгч энэ төр гэл тий. Хамарчин ихтэй бас юу юм шиг аамаа нөгөө ингээд амьсгалын эрхтэй учраас нөгөө зөвхөн нэг царай гэхээсээ илүү бас нөгөө эрүүл мэндийн талаасаа бас тэгшгэн байх нь ач холбогдолтой юм шиг аамаа. Яа тий ганц олдох амьдралтай хүн тэгэл хөрхөн л харагдмаар байл тэгэл тэрнгүүр л явах хэрэгтэй шүү дээ. Хүмүүсийн үг бодлоо хамаагүй өөртөө л гоё таалагдчихвэл. Тий. Тэгтээ бас ингэ нэг юм өөрийгөө өөрчлөлийг тасах ихээр юм хүмүүс зориулж тас гад байгаа юм шиг сэтгэл төрөд итэж. Тэнгүүд тасмааргүй санагдаад байна. Тийм чи өөрөө л өөртөө гоё харагдмаар байна уу? Тэрийг л аймагсан сонсгосон. Нөгөө би сайн нэг юм сонссон амар өвдөлттэй. Нэг хүн нөгөө өөрөө харамсч явдаг юмнууд ингээд бичгээд ингээд нэг юм юу гадаа юм шилэн ингээд юу тавьсан сав тавьсан. Тэгээ хүмүүс ингээд хажуугаар өнгөрсөн хүмүүс харамсч байгаа юмудаа бичээд тэгээ тэрийг гэртээрэд ингээд уншсан чинь манай ингээд нөхөр миний хамрыг ингээд ингээд өөлтөг тэгээд намаа ингээд хаалгаанд орооч хамраа цуулаач гэж амар гуйгаад тэгээ би ингээд цэцэд ингээд хаалгаанд ороод тэгсэн чи яасан гэсэн чи би 2 жилийн дараа салчихсан тэрнээс хойш тэгээ одоо ингээд би амар ингээд өөрөө үзий яд чин тэр хүний одоо тэг хүссэн царайнд хүрэхийн тулд би өөрөө өөрчлөсөндөө тэр хүн болчихсондоо одоо ингээд толон дарах болгондоо тий
Энэ бол би яг хүсээгүй тэр хүний хүссэн царай болчихсондоо би ингээ харамсаж байна. Тэгээ бүр их ингээ харамсаж байгаа би тэр хүний үгийг сонссондоо амар харамсаж байна гэд. Тэгэхээр ингээд яа надад бүр тэр сонсоод амар сайд талсан. Аха. Одоо тий. Тэр хүн өөрийгөө амар сайн сонсоод бусад хүмүүс бол юу ч их намаагүй. Одоо чи өөрөө энэ сонин юм одоо хүмүүсийн өглөөд идэг юм дуртай байж болно шүү дээ тий. Тэгэхээр тий ялангуяа царай тус би хааны илдэв эргэтэн бодлоос амар риски шүү. Харин. Тэгэл ямар нэгэн хаалганаасаа болоо ямар нэгэн асуудал гарвал ямар санагдаад тийм аа. Эрүүл мэндээр авах ч юм уу тий. Ялангуяа яг нүүр нэг хэсэгтэй. Oh my god. Тэгэл яг ер нь бол гоо сайхны анхлаа бол амар дэмждэг. Одоо тэгээ энэ юу болж дуусах бол тэнгисэрэг. Одоо нэг л үлдсэн байна шүү дээ. Нэг хоёр л. Одоо хоёр гарахад л. Их гоё юм болох юм шиг л юм яриад байсан шүү дээ. Би нөгөө бидний нас сонсоод бас төсөлд нь амар л юм болох юм биш. Сайн мэдгүй л байна. Мока анаар нийлэх юм болов? Эсвэл Чинзо хан Мока хоёр юм болов? Стэмт. Анар л байл. Анар Анар яг ойлгоод тий. Одоо Мокогийн сэтгэл илүү анарт байгаа юм чинь. Анар ихрээ хоёр юм хөөрхөн найзын тий. Аа хөөрхөн санагцаан тэр хоёр тий. Даанч хөөрхөн найзууд юм да. Тэр хоёр бол сайн хөөрхөн найзууд лээ. Ихрээ бол тэгэл ер нь бүгднтэй дэжгүй байдаг төө. Гэтэ суур дээр бас юм биш. Болгоц. Гэтэ яг сууринч буруушилтай хүний тгийж харж байгаа. Гэтэ нөгөө хамгийн гол нь нөгөө чийхтэй михтэй эдэр гэж ярьж мараад нэг юм хоёр үйлдэл үг хоёр нь зөрөөд ингээд тэр нь жоохон амар санагдал. Ер нь бол таалагдаагүй надад бол таалагдаагүй тэрнээс шүү. Тэгээ юу болох нь харж лээ тий. Тэрийг гой бөөндө үзүүлээ. Даанч энэ Лук ТV-ний айгу хэцүү маа. Яа, Лук ТV үнэхээр төвчээр хязгаарыг маш их шандал сорсон. Тэ одоо гадаадын юунаас Netflix-ийг л хэрэглэж байна уу? Тий. Prime. Гоо Prime хэрэглэхгүй. Зүгээр л тий Netflix байхад болчих юм дөө. Тэгээл хаяа жоохон булган сайт орно. Тий үзэх киногоор бол төстэй дутахгүй байгаа. Яг үзэхгүй байхыг хичээж байгаа. Одоо нэг ямар Queen гинэ? Queen of Tears. Queen of Tears. Тэр бүр амар гадам шүү дээ. Тэр би үзэхгүй. Үзчих юм бол амар уйлж юм шиг. Үзэрээ аим гоё. Би уйлах хаа. Уйлаа тэгээд айгуул бинжээ угаах юм байл л дээ. Хүн ингээд өгөх гэж байгаа 3 сарын настай гэдгийг хэлүүлсэн. Тэгэнгүүт тэрийг бодохоор ингээд бүр ингээд өмнөөс нь ингээд яагаад байгаа юм бол та уйлаад байгаа юм бол та. Тэгтээ амар хөөрхөн. Хөөрхөн байсан. Би бол орцсон. Хагас нь сайн болгоноор хүлээж аваад үзтээ. Тэгэл нөгөө гэрээсээ ажиллах өдрөө үзэж мүзэл ажиллаад өгөхгүй. Тэгэл таснаад өстэй онцголтоод зүгээр гэж. Чи юу үзэж? Энэ болохоор Английн нөгөө BBC-гийн сурлахгүй юм. За. Fleabag гэж. Fleabag. За. FLEABAG. Fleabag. Кино юу сурлахгүй юу? Netflix дээр байгаа юм тий? Netflix дээр байхгүй. Чи нэг ямар нэгэн харахад болчихсон заяа. Тэгээд байд юм дөө сайт майтууд тэр гоё кино. Тэр бүр амар инээдтэй. Тийм. Би бүр ингээд үзэхээр бүр ингээд хөтлөө инээдэг. Жохон тийм dark humor юмртай. Ер нь бол нилээн гүн цаад утхан жохон dark туу. Гэтэ амар инээдтэй. Тэгээд нэг анги нэг 20 минут зэнэ л байгаа. Амар гоё. Тэр гол дүрийн жүжигч нь өөрөө тэр киногоо найруулсан, зохиолн бичсэн баха. Амар авьяастай тийм юу заяа. Writer тэгээд
тэрийг заавал үзээсэй л гэж бодож байна. Найзуудыгаа. За тэгээд би бол Мока нар хоёр нийлэх байх гэдэг дээр яла. Ахай мөрий тавьлаа. Мөрий чи зинзоо байхгүй юм уу? Би юун дээр ч мөрий тавихгүй юм уу? Тэгээ Мока нар хоёр илүү байх бэлгүй дээ одоо. Мэдгүй. Ганц хос үстэй гайгүй явж байгаа хос. Тийм болохоор тэр илүү байх юм бол одоо бол нэг гой хосгаар дуусах болов. Бодит амьдрал дээр заяа. Чинзо эстер хоёр өрхдөг байл яг уу. Тийм бүр яриа байсан биз дээ. Яриа байсан. Гэхдээ тэр хоёр нөгөө хамтдаа нэг юм конверсны юм явуулсан байсан л та. Тэрнээс нь болсон гэж магадгүй л дээ тийм. Тийм. Тэстэ магадгүй л нэрээ тоглоомчгүй. Дараа нь илүү шоунаасаа гараад илүү уулзгаагаад илүү өөр болсон ч болголээ. Тэстэ мэдгүй юм да. Бас шоу болохоор бас тий бидний харж байгаа юм бас 100% байна уу тий. Тэстэ тэгээд нөгөө юу шүү дээ тий. Бүх хүнийг л яг өөрийнхөө ингээд харилцаж болохоор хүн гэж харж байгаа шүү дээ. Тэр дунд тийм ингээ байн хамт байгаад тий. Тэгэхээр бас өөрлөлтөө тий. Харж л бэ дараагийн сүүлийн одоо 2 ангид эхлүүлзэл тэр үедээ тэгэхээр нэг яри. Тийм. Бичиж амруу. Өстой гоё тийм шоу хийж байгаа санагдсан. Бүр үнэхээр гоё чанартай хийж байгаа санагдсан. Тийм анхны удаа гэхэд тастай аримж тий. Тий анхны удаа иконогийн данар тэр яаж байгаа юм бэ? Тийм ер нь бол өөлөө дах юм нэг байхгүй дээ. Яг мэдээж анхны удаа юм чи алдаг дутагдaltaй гарч байгаа учраас тэрийг нэлээд сайхан ойлгоцгоогоод дараагийн удаа хичээгрээ гэд нэг юм гисгээд те. Мэнда чи дараагийнхт нь орооч. Юунд тэр тэнгисийн эрг рүү. Баярлалаа намайг бас ингэж дэшээ шидэж байгаа. Би ч одоо бараг тэр 30 хүржээж орно гэсэн үг. Тэр чинь next бидгүн болох юм биш. Чи тэгэл яг Мока шигтэй ингэж би Ирландаас ирсэн. Гэл. Нэг энэ жижигхэн юм нэг бор их яваад л идэгтэй гэж яваад хийж тоохгүй гэдэг. Бүгд намын ихчээ гэж бодаад би нөгөө төлөв амар юм. Эвгүй харж бараад. Брэйтэн болсон. Намайг хинт хасахгүй яадаг бол би хөвсөн учраас даралт гисэн та нар намайг хасуулаа. Би бол энд одоо хүүхд хийх гэж л орж ирсэн дээ. Жин чи нөгөөдөл нь бараг хүүхдээр яах вэ? Тэгэл би гасагдаал. Тэгэл надад бахан газрууд тэр чинь төсөж юм. Шил орохгүй дөө. Чи чин гэр бүлтэй болохгүй. Анууг л оруул та. Манай ануу гоё оролцож байна шүү. Тийм ер нь би бол single lens-таа apply дуулчмаар. За тэгээд өнөөдрийн дугаарыг хамт хэлсэн намайда баярлаа. Би одоо ануугийнхаа ажлыг гайгүйсэн бах гэж найдаж байна. За тэгээд юу гэж хэлээд төгсгөө? За төгсгөлийг чамд үлдээ. Ажигшин. За тэгээд бид хоёртай хамт байж бид хоёрын одоо ярьсан зүйлийг сонсон та бүхэнд баярлалаа. Бүгдтэй байсан гэж найдаж байна. Тэгээд ирэх дугаараар иргэн уулзлаа. Тэр баярлалаа. Bye.